Төрийн тэргүүн бүгд найрамдах Польш улс болон бүгд найрамдах Чех улсад төрийн айлчлал хийсэн. За айлчлалын үр дүнгийн талаар Монгол-Польшийн парламентын бүлгийн дараах мэдээлэл өглөө. За Монгол-Польш парламент хоорондоо тогтсон яриа хэлцээг эрчимжүүлэн харилцан айлчлал хэрэгжүүлэх парламент дахь найрамдлын бүлгийн ойр дотн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Ялангуяа Монгол улсын хувьд бид нар чинь нөгөө 3 дахь хөршийн бодлоготой аль болохоор дэлхийд нээлттэй байхыг ирмэлцдэг. Энэ маань Монголын өөрийнх нь газар зүйн хувьд, түүхийн хувьд яг одоо монголчуудын зохистой юм болсон бодлого. Тэгэхээр Чех улс, Польш улс бол манай уламжлалт 3 дахь хөрш айл хаа байсан социализм үеэс хойш идэвхтэй хамтарч ажилласан. Социализм үед л одоо өчнөө олон үйлдвэр, уурхай тэгээд соёлын байгууламжууд, шинжлэх ухааны байгууламжууд маш их тусалцаа дэмжлэг үзүүлж ингэж хамтарч ажилладаг байсан улсууд. Тэгэхээр эдгээр улсуудтай хамтын ажиллагаа сэргээж байгаа нь улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд бүх олон талын ач холбогдолтой. Парламентын бүлгийн хувьд бол бид нар сонирхолтой зүйлүүд ярьлаа да. Жишээлбэл монголчууд дэлхийд даяар ингэж тарж амьдарч байна одоо. Тэгэхээр дэлхийд даяар ингээд хүн амын 10% явцсан байхад бид идэвхтэй Монголынхаа амьдралд оролцуулдаг цахим ийм Монголыг нэвтрүүлэх, тэгээд сонгуулаад цахимаар эсвэл баталгаад шуудангаар өгөх гэргийн асуудлуудыг улсын хурлын инновац цахимлын байнгын орон дээр бид нар ярьж байгаа. Тэгээд энэ хүрээнд жишээлбэл Чех улс өнгөрсөн жилээс ингээд баталгаад шуудангаар сонгуул өгдөг хууль шинээр баталсан. Энийг бид нар наривчилж судалж байна. Польш улсын хувьд 90-ад онд энэ манайх шиг одоо гэр орол маягийн төвийн бүтцэд холбогдоогүй маш олон суулж байсан. Тэднийг богино хугацаанд ингээ хоршоо үүсгээд зарим нь бүр үл хөдлөхийн кампани болж хөгжөөд ингээ явцсан. Энэ хууль эрх зүйн орчныг бид нар Монгол улс нэвтрүүлье гэж. За тэгээ мэдээж хамгийн гол нь нөгөө олон тэнцвэртэй тогтцтой олон намтай холимог парламентыг тогтвортой тэнцвэртэй ажиллуулахын тулд яах ёстой вэ? Ялангуяа Европыг бид нар загвар болгож авахыг зорж байгаа. Энэ хүрээндээ парламент хоорондын хамтын ажиллагаа бол маш их идэвхжиж байна. Харилцаа ажлууд бол явна.